Сайн уу энэ байна. Төгөө байна. Тэгээд данжаараа бит гараад энэ гоё хүйсэн 8 нуурын дээр ирсэн байж. Тэгээ гоё ууссан. Жин гэдэг жоохон хүлдэг байна. За тэгээд анжинаа бит хоёр одоо энэ дуржин одоо дандаа юм Монгол цохилтуудаар одоо бүгрийг үргэх гэж байгаа. За тэгээд тус тусаас нь 3 ном энэ яг шууны 100 хадуудын мангаанууд тав хорвоодоо танилцсан төв. Энэ яг хөөрхөдөө болдоо минь өсөл мөрөөдлийг туулж аац цайлах тоосон. Бүгдээрээ доржоогийн гармыг хийсэн. Гэтэ нэг л өөрөөгөө энэ хорвоодоо танилцсан. Ондангийн даа гэдэг нь шүү. Доржоогийн гармаа. За би эхлэе. За миний хамгийн ихний ярих ном бол Шууны зүг гэдэг ном байгаа. Энэ маань 2 туужтай. За эхний туужин дээр нь одоо энэ зурган дээр харж байгаа хүүхэд дээ штэ. Аав нь зураач. Тэгээ аав нь зураг дээр нэг өдөр зурган дээр ингээ Шууны зүг зурсан. Тэр зургийг харах болгонд хүн амар гоо алмаараад тэгээд ааваасаа гүйж байгаа тэр Шууны зүгтээ харахаараа л тий. Тэгээ харангуудаа л жинхэнэ wonderful эсэ. Одоо wonderful гэдгийг танилцуулсан. Ямар ч лсэн тэгээ ингээ гоё Шууны зуд үзээд тэгээд бас аав шигээ бас зураач болох мөрөөдөлтэй. Шууны зуд гэж юу юм? Ийм шуу ингээл сүргээрээ явд юм шиг. Сүргээрээ хийсэн. Тэрийг аав зурснаас нөгөөд одоо баг шуунд одоо тоглосон. Шууны нэг яаж авч байгаа хань 2 дугаар туужин гэвэл за бургал шувуу гарах гэхээс илүү арай өөр юм гардаг байгаа. За 2 хүүхдийн талаар. За манай 2 хүүхэд хоёулаа гэрээсээ төөрцөн. Гэрээсээ машгуулаа. Тэгээ яаж хэрхэн гэртээ очиж ямар ч зам мэдгүйгээр ингээд очиж байгаагийн адил явдлыг бичсэн. Арай шууны зүүдийн надад бол 2 дугаар туужин их таалагдсан. Тэгээ бас л нэг дугаар туужин гоё л та. За тэгээ ингээд доржин гармагийн зохиол Монголын хүүхдийн шилдэг зохиол гэж байгаа бас гоё. Бас энэ ард дээр нэг 5 жоо тайлбарыг бичсэн. За тэгээд хавцсан нэг юм гоё өнгөлөг. Энэ нэг тэгээд янз бүрийн шууд. За ингээд миний ихний ном. За дайчин нэг ихний ном харъя. За миний ихний ном бол цэцэрлэгт орсон гэдэг ном байгаа. Тамирын нэртэй гарчигддаг. За цэцэрлэгт орсон гэдэг ном. Цэцгээ болон санаа ямарсан энэ хоёр хүүхдийн аав ээж нь сургууль аав нь ингээд цэцэрлэгт орчдөг. Тэгээд хүүхэд чиг аашилж би буу авмаар би тэрийг авмаар алин майди алин ингээд уйлж гоншоо яг хүүхэд чиг аашилдаг. Тэгээд ер нь бол яагаад ингэж аашилж байгаагийн учир нь одоо хүүхэд нь баг багт нь яг ингэж ээж аваад зовоод тэрийг амаар нь энийг амаар нь гэж үүс гоншдог байсан. Тэрийг өөрт нь ойлгуулж ямар их зовж байдаг байсан юм болоход л аав ээж хооронд өөртөө яг адилхан юм байртай болж ингэж сургамжийн юу ойлгуулах гэж байгаа. Тийм ном тэгээд хүн бас их инээдтэй. Хамгийн инээдтэй санагдсан яг энэ хэсэгт. Хоёулаа цэцгээ ганаа хоёр хоёулаа хайртай гэдгийг шалгаж үзье гэсэн байна. Тэгсэн чинь яа шалгаж үзэх вэ? Өвдсөн дөр үсгэн. Юу гэдэг чинь. Тэр хайртай уу сандарцгаан тэр хайргүй бол зүгээр тоохгүй гэдэг. Яг энэ хэсэг нь таалагддаг. Одоо нөгөө сонирхолтой хөгжилттэй санагддаг. Инээд хүрээд наад цэцэлтэй болсон гэдэг юм. За миний ярих 2 дугаар ном бол Хатан хот байж. Тэгээд хамгийн таалагдсан ном бол энэ наад цэцэлтэй болсон байгаа. За миний дараагийн ном бол Хатан хотын мангаад
манай энэ гол дүрийн хүүхэд энэ ягаан бөмбөг арсан жижигхэн хүүхэд байгаа штэ. Энэ маань ингээ өвөөгийнхөө туслангийн байшин дээр ингээ бэжсэн чинь одоо ямар нэгэн гів гэдгөө уул толгод дээр амьтан хурж ирээд өөрийнхөө хуйгийг ингээ цохоод байгаа байхгүй. Тэгээ жаагаа цохоод байгаа гэсэн чинь байгаль ихэ хамгаалахгүй бол амар уурлаад ингээ юугаа хуйгаа цохоод байдаг гэж хэлээд байсан. Тэгээ тэрийг бодлуулахын тулд манай хүн маань хамаа зүгтээ бөмбөг тоглоом хоол хүнс гээд бүх зүйлээ аваад явна. Тэгэл тэр амьтыг дагсан байхгүй юу? Тэгэл дагаад явсан чил гів идэх ясаг. Гів идэх нь өөр юм руу орцсон. Өөр юм руу шинжээд орцсон юм шиг. Тэгэхэд харин юм маань шүү дээ хатан хот дээр очсон. Тэгээ одоо ингээ манай хатан хот дээр одоо ямарчлаас эхлээ манай хүүхэд маань нэлээд гайхаж байгаа. Энэ хүн байна уу л гэж байгаа. Тэр нэм ураа тэлсдэг. За гурван амар том насанд хүрсэн мөртлөө нэг зүйл амар юм нэзтэй. Тоглоомор тоглох хүүхдээ тоглоо. Гэж байна. За ямар ч хэлсэн анх ерөнхийдөө тэр хүүхийг ирэхээс өмнө ерөнхийдөө хот нь амар уйтгартай бараг хинтээж үг дуугардаг нэг тийм хот исэн байлээ. За тэгээ манай ямар ч хэлсэн энэ гурав энэ аав ээж хүн. За энэ гурав хатаад манай авраг биднүүд маань одоо энэ хүүхдийг асраад ари хүүхд нь тэрнийх нь хараад хэрхэн яаж хөвжөлтэй байгалахын заасан. За ямар ч хэлсэн эхлээ бөмбөгөөр тоглосон. За яг тэ бөмбөгөөр тоглосон чинь энэ ээж нь хитрхи хүчтэй өшгөлснөөс болоод бөмбөгөө алгуулгацсан. Хаад манай дараа нь ингээд чихмэл тоглоомор тоглосон. Манай аав тэгэл чихмэлээр хитрхи чанга дэвэрцнээс бадснаас болоод чихмэл тоглоомыг нэмэлцэн. За тэгэл манай л энэ маань гурав маань хөгжилтэй ах гал явж байгаа л тэгэл арай их ингэж нэм дээсээр яаж тоглохын заагаал тэгэл дээсээрээ тоглосоор агаад сайн найзууд болоод манай хүүхэд маань тэгэл хатаа болсон явчихдаг. Нэг иймэрхүү явдагтай гэтээ бас бараг хөгжилтэйс гарах нь ямар ч хэлсэн хамгийн нээдтэй юм тоглоомор дээр эглээд байдаг. Тэрээс надад амар хэцүүсэн. Тасна. За сайн байна уу жоо. За дараа чи миний яриах ном бол энийг саяхан уншиж дууссан байгаа хүсэл. Өрөөдлийн тожин нь төгийж өөрийн зургтай адилхан 2 дугаар үлгэр 2 туучтай. За нэг нь уянгад бичсэн зэвсэг буюу нисдэг хүлэг хэмээн 1-р үлгэр туучтай. Энэ нь бол нэг бол тийм гоё бол биш. Гэтэл яг хоо за манай нэг гурван хүүхэд нэг ингээд байшин руу самбар байсан. Тэр самбарыг хараад газар доор хайгуу гэдэг самбар байсан. Тэгээ ухаад хатуу юм гээд олцсон. Тэгээд тэгсэн чинь тэрийг хатуу юм нэг өдөр ингээ хүүхдүүд ингээ бүгд хойрол зогссон. Юу юм болоо гайхажсэн. Тэгэл нэг өвөө ингээ очиж харсан чинь юу юм болоо гэсэн чинь бүгдээрээ нөгөө цөмийн бөмбөгийн амдурчихсан. Тэгээд өвгөн маань захиргаан дээр очиж цөмийн бөмбөг байна яана манай цөмийн бөмбөг байна гээл. Тэгээ хүмүүс нөгөө буужигналдал яана гээл. Тэгэл бүх хүмүүс хаалгаа барайл хаалга хаагаал хадаас мод зоогоод тэгсэн чинь манай нөгөө тэр цөмийн бөмбөгийг олсон 3 хүүхэд байна. Өргөжлүүлээ ухаар шийдсэн. Тэгээ өргөжлүүлээ ухсаар байсан. Тэгээ нэг төвчлөр дээр нэг санаандгүй дагчихсан нэг. Тэгсэн чинь гинт ингээд дийвэрчихсэн. Тэгээ цөмийн бөмбөг биш. Тэгсэн чинь тэр доос нь амттай зүйл гарч ирсэн. Билүү зарим гэл. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь яана цөмийн бөмбөг дэлбэрчлээ яана гэж буужигнаалтаас гүйлтэл. Тэгэл хүмүүсээ зогсоорой гэж нөгөө үг хэлээ. Тэгэл ер нь бол за дараачихын бол балхуу гама боовн машин 3 хэмээх 2 дахь үлгэр тууж. Энэ бол амар гоё яг энэ хэсэг нь хамгийн их таалагдсан. Энэ нь нэг амтад бингийн бүгд амт хоос. Амтад бингийн бүгд амт хоос. Усаас ингээ гаргаж авсан амтад машин гэдэг зүйлээ одоо нэг газар руу хөргөж өгөх хэвээр манай
Балхуу Гама гэсэн хоёр маань. Тэгээд Амтд биеийг бүгд амьд хулсаас тэр ургаж их газар хүртэл адал явдлыг энд бичсэн байдаг юм аа. За тэгээд амтд биеийн бүгд найрамд хулсын нийслэл нь бэлөө. Тэг бүгд яг амттай зүйлийг нийслэл одоо жишээ. Аргахаа нимбэг ихч бэлөө ихч гээл одоо тэгэл охтын одоо тэр нэрүүдийг улаан алцсан гүзээ илцгэн гэл бүгд дандаа Джеймс ногоо хамттан зэрэг нийсэн мэт. Тэр манай ийм амтд биеийн бүгд амьд хулс гэсэн тэгэхээр ийм юм байсан юм. Тэгээд их саад бэрхшээл адал явдалтай их тулгарна. Тэгээд заримдаа амтд машиныхаа бүх зүйлийг талын нийцчдэг янз янз. Тэгээд хамгийн амар нь ингээд манай Балхуу Гамба хоёр маань ингээд унтахаар нойр хүрээд ингээд ядраад чүнчгүй явж байгаа ч тэгээд нойр мод машинаа ногоод унтцсан. Тэгсэн ч өглөөс ирсэн чинь баагаа сармагч баахаа амт ингээд төрөө зөксөн. Нэг амтд машин уучраа амттай зүйлээр хийсэн байсан учраас амтд машин итгэгээд дайраа тэгээд цоолж хаяал бүр үлдээгээл. Тэгээ манай Балхуу Гамба хоёр бүр арай чи юм тохцсон юм аа. Тэгээд явж байгаасаа цэргийн бас нэг хоттой танилцдаг. Тэр цэрэг бүх зүйл нь одоо өөрсдөө ямар нэгэн хөгжилтэй зүйл байхгүй. Бүгд одоо ингээл дайн бүхий хүсдэг. Тэндээс нэг хүүхэдтэй танилцдаг. Тэр хүүхдийн нэрийг санахгүй. Ямарч нэг хүүхэдтэй танилцаа ингээд 3 хүүхэд болоод цаашаа адал явдлаа өөрчлөлдөг байгаа. Тэгээ өөрчлөлөөс зэрэг хаана хүрдэг вэхээр музейнд ингээд тэр амтд машинаа ингээд тавиад тэгээд дуустдаг. Музейнд хүрэхийн тулд маш их хадал явдал шал хэрэгцээ байна. За харин надаа энэ дундаас миний хамгийн дуртай ном болох Хорвоотой танилцсан дүү. Лондонгийн төлөв Хорвоотын танилцсан дүү гэдэг ном байгаа. За ерөнхийдөө бол бусад номноос хамаагүй нэмхэн. За бас сургалтын нээдтэй. Тэгээд гол санаа нь гэвэл одоо энэ гол дүрийн хүүхэд маань хэрхий ааж одоо ингээ өсөж төрөлж байгаа амьдралын ярьдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн ихнийх нь чулуудаа танилцуу гэж нэлсэн байгаа. Тэг ингээ чулуугаар тоглож байгааг нэгтний бүлэгт харуулад дараа нь дуутай танилцсан, зурагтай танилцсан, хөгжимтэй танилцсан ингээд гоё хорвоод бүх зүйлтэй танилцсан байгаа. Тэгээд хорвоотой танилцаад үг гэж нэлсэн. Миний хамгийн дуртай тэр бүлэг нь юу гэж хэлэхөө. Ерөнхийдөө бол жоох инээдтэй л гэж хэлж болохоор дайнтай танилцсан байна. Дайнтай танилцсан нь одоо дайн ч одоо зүгээр ямар муухай байлдаа буудалтай идэр байгаа штэ. Тэгсэн манай гол дүрийн хүүхэд маань дайныг ингэж ойлгочдаг. 95 толгойтой бүх зүйлийг хийдэг мангас гэдэг ойлгосон. Энийг наах уншаал жоох инээд хурж исэн би. Тэгээд амарчлаас хамгийн түрүүн дэвтэр хандаа эдэн дуусаа, тэгээд дараа нь цаан дуусаа, тэгээд дараа нь сүүлд нь чирнэл дуусаа, тэгээ үзэг би хэдрэн дуусаад сургуульд нэр бөө юм болоо, тэгээ сүүлдээ бүр төршин дуусаад дулаацгүй болж байгаа. Тэгээ багш нарийнхандаа ингээд чулуу алаагаа тэгээ хүүхдүүдтэй ингээ ханцууд ингээд ядсан ингээд өгж байгаа. Тэнийг ерөөхдөө бол нэг иймэрхүү явдалтай нам байдгийг. Тийм бас ерөөхдөө бол хамгийн инээдтэй нь гэж хэлж болохоор би бол цүнхтэй танилцсныг хэлнэ. Цүнхтэй танилцсан нь гэдэг нь одоо ингээд өөрийгөө цүнхнээс олоод багштай зайнуулаад бөө юм. Яагаад ингээд дэвтэр муухайгаа цүнхтээс олж байгаа. Яагаад цүнхчин буруутай гэж аав насахаар цүнх дэвтрийг нугалчаад байдیں۔ Тэгэж яагаад нуглаад идэг гэлээ. Дэрэн цагаан бид хоёр байлдах гэхээр нугларчгаад идэв гэдэг байхгүй. Тэгээд дэрэн цагаан та хоёр чинь ингээ байлдах болчул яасан үгүй дэрэн цагаан бид хоёр заавал үзэлтчихэл уучраа алддаг болсон шүү дээ. Тэгвэл чи зүгээ тавиад байлдчих. Үгүй хүүхдэд аваад зогцчих нь гэл. Тэгээ даам нь юм модон зүг хийж өгөөл тэгэл манай ерөөхдөө зүгтээ танилцсан манд дуус тийм. Баахан бөө юм болж байгаа. Таслаа. За миний хамгийн сүүлийн тэгээд бас энийг уншаарай л гэж зүг хий та. Амар гоё ном.
Надад бараг хүмүүс уншсан хөө. Уншаагүй гэж хараа. За миний хамгийн сүүлийн ном бол Доржогийн гармагийн хөөхөдөө болдоо минь. Миний бодлоор гарчин болдоог л өрөвдөж байгаа бол хөөхөдөө болдоо минь. За энэ нь бол энэ эрэхтэй бол болдоо. Харин энэ эрэхт бол гэрлээ. Тэгээ энэ хоёр ингээд сургуульд явж байхдаа танилцдаг. Тэгээ манай болдоо минь гэлээ тарьд авахгүй. Харин гэлэн wel болдоод их тусалдаг. Сайхан сэтгэлтэй охин. Тэгээд өдөр болгон болдоо минь тэр хоёр ингээ гарах болгонд өдөр болгон гэрлээ хүлээж цуг явъя. Тэгээд ер нь бол яг энгийн үгээр тайлбарлавал зүгээр энэ хоёр одоо нөгөө ингээ харийн тухай гадаг гэж болно. Дөө ер нь бол өвчлөлтөө бол хэсэг бол байхгүй. Нэг бүр олон жилийн өмнө хийсэн ном дүүсийг энийг хараас хайхан л хийсэн. Тэгээд үгүй Эрэгас би нэм 3 сарын өмнө үйсэн. Энийг бараг 2 жилийн өмнө үйсэн ба. Энийг нас шоуны зодтой адилхан хамт уншижсэн. Бас хийзээ 2 жилийн өмнө видео санаж байгаа. За энэ гэлэн хөөх юм ганцын зураг дээр энэ жоо ямар ч ясан ер нь бол энэ хөөхөдөө болдоо минутыг уншиж хэвчээ таалагддаг. Гэтэл гой зохиол хамгийн их таалагдсан ном нь бол одоо миний ярьсан дундаас бол энэ харин төгөөгийн ингээд нийлүүлээд тэрөө ядбал хороодоо танилцсан. Тэгээд Викторийн бүх ревю бичлэг болон бусад бичлэг таалагддаг бол лайк болон subscribe дараарай. Баяртай.